Зодын гамшигын нөхцөл байдлаас хамаарат Монгол орны нийт 21 аймагтайгаас 20 гаруй аймаг буюу нийт орон нутгийн 90 гаруй хувийг цасан бүрхүүл бүрхсэн үйлчлэлтийн болоод одоо хавар жилтийн нөхцөл байдал маш хүнд нөхцөл байдалтай байна. Good Neighbors Монгол байгууллагын хувьд Сүхбаатар аймгийн 4 сумдад яралтай тусламжийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр одоо явах гэж байна. Бид нар 6 өдрийн турш Сүхбаатар аймгийн 4 сумдад ажиллаж нийт 500 гаруй өрхөд яралтай тусламжийг хүргэхээр байна. Энэхүү тусламжийг хүрээнд хүүхдүүдэд зориулсан боловсролыг дэмжих багц бүтээгдэхүүн болоод охид эмэгтэйчүүдийн эрүүл ахуйн цэврийг дэмжих бүтээгдэхүүний багц мөн малт нэн шаардлагатай байгаа хэвлэлт жилийн багцыг бид нар багтаа оруулсан байна. Лекцийн 3.4 сая толгой мал тоолсон бол одоо манай малын хорогд бол 1.3 сая хүрчээд манай аймгийн 4 сүмийг сонгоо. За тэгээ ялангуяа одоо бас манай малчдын хүүхдүүд рүү хандсан сурч боловсрохтон дэмжлэг үзүүлж байгаа аймаг орон нутгийн зүгээс сүм халаахлыг хийж байна. Ер нь бол 11 сараас хойш сүмийн төвдөр сууж байгаа сургуулийнхаа хүүхдтэй толгой тогтоож чадаагүй байгаа гэж аваад хүртэл байж байгаа. Өнөөдөр бас энэ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Good Neighbors Mongolia гэдэг хүмүүнлэгийн байгууллагын хамаар манай аймагт хүрэлцэн ирээд Мөнхөн сум Хүмүүн цог Дэвшин ширээ халтсан гэсэн энэ 4 сум нь өөрийн байгууллагын бас ингээд хүмүүнлэгийн тусламжийг үзүүлж байгаа. Би анх 500 гаруй мал тоолсон. Тэгээд яах вэ? Мөнгө борлуулахын борлуулсан 300 гаруй юм болсон. Тэр нь одоо тэгээ өнөөгөл энэ тэнгэр урхаа авчлаа. 11 сар гараад 5 гээд шуурчсан. 2 сар хүртэл шуурдсан. Сүүл дээр гайгүй байсан сарын өмнөх амгын нэгээд торлоо шигтэй. Энэ 10 сая төгрөгийн зээлтэй тэгээд үйл хагасыг хийсэн. Малаа борлуулаад одоо нүлцэн эдэн заасуугаад тэрийн жил хойшлуулцгаад байна. Хойшлуудад яа манайс ч одоо мал байх юм чи юугээрээ чихий юугээрээ амьдрах юм. Энэ жилийн энэ засцууд маш хүнд байлаа. Тэгээд хорогдолч ихтэй бид ирж одоо тэгээд байх бүх чадлаараа л хэдэн малаа авчихын тулд зүтгэлээ. Тэгээд нэг хэдхэн цөөхөн ямаатай л үлдлээ те. Өөрчдөө асуудал гэвэл малчны зээл хүнд байна. Тэгээд одоо цаашдаа бид нэг төжсөн малжуулах тийм арга хэмжээ авбал зүгээр л байна. Одоо насаараа хөдөө малсан бид нар тэгж төв суурин байна гэж л байхгүй. Тийм учраас. That's why we provide all necessary items like such as food and livestock fodder and the sanitary item, also educational item for children. To encourage them, but I think I'm encouraged by them, and I could see they don't give up in this situation, but they need support, they need help, so that they can overcome this disaster. Улс аймгийн онцгой комисс, за нутгийн зөвлөл, за төрийн бус байгууллагууд,
За гадаад дотоодын хүмүүнлэгийн байгууллагууд бол малчид ард иргэдтэй одоо тусламжийн гараа сунгаж одоо нэлээдгүй одоо бараа таваарыг одоо ингэж нийлүүлж байна. За үүний нэг тод жишээ бол Good Neighbors гэдэг олон улсын хүмүүнлэгийн байгууллагын зүгээс манай суманд одоо 120 өрхөд хүнсний болоод тэжээлийн одоо энэ багц тусламжийг хүргэж байна. Үнэхээр одоо энэ хүнд хэцүү цаг үед одоо хамаг малаа алдсан байгаа энэ малчид ард иргэдд бол одоо энэ бүх тусламжууд бол үнэхээр одоо нүдээ олсон цаг үеэ олсон ийм тусламж болж байна. Тогоо сонгож байнга л будаага тэжээлээд буцалгаад тэгэл байнга өгөөл домноод эмээл хар цай байж ханж өгөөл юм бараг л нойроо хугаслаад л тий өглөөр тусаад л шүн малаа байнга л эргэж тойрно. Уухгүй ажлын үр дүнд ямар ч ирсэн нэг малвал тий хорох нь хорхцсон. Тэгтээ яах вэ? Ямар ч зөө штэ. Одоо ирж байгаа юм сайхан цаг хаврын үлэлтээ золгоцсон. Одоо ямар ч юм бид дажгүй баха гэж сэтгэл өндөр баха. Тусалж бас хандив тусламж өгсөнд маш их баярлж байна. Тэгээд олны дэм олонмод алаа гэд ямар ч байсан олон хүмүүсийн дэм туслаханд үдээ зэрэгтэй ямар ч малтайгаа үлдлээ. Ингээ та бүхний ажил үйлсэд их амжилт хүсье. Дараа дахин уулз сайхан ерөөлтэй дэлгэр цагт уулзцаая гэж.